За ерөнхийдөө агуулга санааг бол би сая түрүү асуултаар ойлголоо. Дэмжиж байна. За ялангуяа одоо гадна дотноос зээл авахд гадна дотны барууны ялангуяа чиглэн баруун нөхдөөдөөс юу авахд бол танаа нүүрсний юмыг бол дэмжихгүй гэдэг. Бүх бизнесийг. Тэгэхээр бид өөрсдөө л шавар тунсан шараа ийдсэн. Гэтэ энэ бол баялаг юм байна. Тийм учраас энэ стратегийг одоо энэ хууль эрх зүйн орчинд зүйл залтуудаа засаад ерөнхийдөө энэ нүүрсийг манай одоо баялаг учраас тэгээд эн чинь одоо дэлхийн нийтээр дутагдж байгаа энергийн их усрал байгаа шүү дээ одоо. Цахилгаан машин гарч ийн гэдэг жишээлбэл нефтийг бид бүгдээрээ хорио байхгүй болгоо ашиглахаа болио гэж ярихгүй л байгаа шүү дээ. Тийм учраас энэ нүүрсийг сайн ашиглаж чадж байгаа, боловсруулж чадж байгаа энэ технологиудыг Монголд оруулж ирэх. За зөвхөн одоо ногоон болгохын тулд одоо юу гэдгийг нарны салхины за усан сан үүсэх гэдгээс гадна технологиороо дамжуулж за бусад одоо таны хэлж байгаа тэр үйлдвэрийн юунуудаа одоо кластер болгож тийм ээ харилцан одоо бүтээгдэхүүнийг өгдөг барьдаг ийм болгож чиглүүлээ гэдэг бол одоо зөв санаа гэж бодож 100% дэмжиж байна. За хоёрдугаарт энэ тогтоол энэ гол тогтоолын юм дээр бол тэр төлөвлөгөө стратеги гаргана гэсэн санаа байгаа. Тэгээ энэ стратеги дотор яг үгээр одоо боловсролын салбарт мэрэгжил эзэмшиж байгаа за тэтгэлэг олгож байгаа энэ зүйлийг ч гэсэн эцсийн дүндээ бид нар нүүрс рүү чиглүүлэх ёстой. Нүүрсийг шатаагадаг чинь тэгтээ дөрвөл энерги их усүр байж байгаа. Нүүрсийг шатаагаас гадна шингэрүүлэх, хий болгох. За тэгээд тэр хийг нь хортой хийг нь ялгаж авах гэд маш олон технологиуд өнөөдөр л байгаа. Тэгэхээр энэ дээр одоо хамгийн сайн шинжилгээ ухааны технологийн одоо парк гэдэг юм уу хамгийн сайн эрдэмтэн судлаачд дэлхийн бүх хүмүүсийг авчиж Монгол залуучуудыг бэлдэх гэдэг нь бол бас их чухал ийм заалт байх хэрэгтэй байхаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ боловсон хүчин бэлдэх тал дээр бид нэр онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй. Энэ заалт энэ зүйлийг нь стратегид бас тусах байхаа гэсэн ийм бодолтой байна. За тэгээд тэр утгаараа бол энэ нүүрсээ боловсруулж одоо өөр ямар шин технологиор энэ нүүрсийг боловсруулж энергийг ялгаж авах хэрэгтэй гэдгийг энэ дээр бол Монгол улс манлайлах хэрэгтэй. Тийм учраас энэ чиглэлээр одоо тодорхой шийдвэрийг за бусад улуурхан бүтээгдэхүүнээс салгаж гаргаж байгаа дэр бол бас дэмжиж энэ тогтоолыг дэмжиж байна гэдгийг хэлэх гэсэн.